мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл үзүүлж байна. Эрт илрүүлэг хариу арга хэмжээний үндэсний тогтолцоог боловсронгуй болгов. Анхан шатны малын эмч малд үзлэг хийхээс эхлэн дараагийн шатны эрсдлийн үнэлгээ, онцлогоо, баталгаажуулалтыг мал эмнэлгийн нэгдсэн системээр дамжуулан мэдээллийг шуурхаа солилцох тогтолцоо бүрэлдэснээр малын өвчнийг эрт илрүүлж хариу арга хэмжээг оновчтой цаг алдалгүй авч хэрэгжүүлэх боломж бүрдэв. Махан бүтээгдэхүүн импортлогч орнуудаас тавьдаг үндсэн гол шалгуур үзүүлэлт нь тандалтын тогтолцоо байдаг бөгөөд Монгол улсын хэмжээнд энэхүү эрт илрүүлэг хариу арга хэмжээний тогтолцоог амжилттай хэрэгжүүлснээр олон улсын зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүнийг нээлүүлэх, өрсөлдөх чадвар нэмэгдэж, улмаар эдийн засагт ихээхэн эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Намайг Оюун Жаргал гэдэг. Би Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газрын зооноц халдварт өвчин тандалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. 2008 онд мал эмнэлгийн сургуулийг төгссөн. За одоо энэ мэргэжлэр бол 9 оноос ахгуулаад 15 дахь жилдээ мал эмнэлгийн салбар дээр бол ажиллаж байна. Дэлгэрүүлгийн үзлэг гэдэг маань ерөнхийдөө малчны хотноос одоо сумдын мал эмнэлэг үйлчлэгээний нэгж маань малчны хотод очиж малд нь үзлэг хийгээд за тэрийг мал эмнэлгийн нэгдсэн системдээ бүртгээд за тэгээд сумынхаа дасаг руу илгээдэг. За дараагийн шатлал нь болохоор мал эмнэлгийн дасагт ирсэн мэдээлэл дээр дасгийн байцаагч маань баталгаажуулалт хийгээд за дасгийн давхар зочмор эрсдлийн үнэлгээ хийдэг. За эрсдлийн үнэлгээ хийснээрээ тэр малчны хот нь ямар нэгэн малд нь шинж тэмдэг илэрсэн бол за эрсдлийн үнэлгээ хийгдсэн дээр орж ирдэг. За дасаг эрсдлийн үнэлгээ хийснээрээ дараагийн шат буюу одоо мал эмнэлгийн газар дээр ирсэн мэдээлэл дээр одоо энэ айл дээр одоо шуурхай арга хэмжээ авах уугүй юу те одоо дараагийн шатны одоо хүмүүсийг одоо яаралтай мэдээлэлээр хангах ийм тогтолцоог бол эрт илрүүлгийн үзлэг гэж хэлээд байгаа. За яг одоо энэ системийн хэрэгжилтээр бол өхрийн арьс тавруулах, хоны мааны цэцэг, бог малын ялзан, шүлхийн өвчин гэдэг дөрвөн гоц халдварт өвчин дээр эрт илрүүлгийн үзлэг маань явагдана гэсэн үг. Мал эмнэлгийн ерөнхий газар дэлхийн модны санхүүж дээр ирж мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран 2021 оноос мал эмнэлгийн нэгдсэн системээр хөгжүүлэлт хийж эрт илрүүлгийн тогтолцоог одоо Монгол орны хэвлэх ажил хийсэн. 2020 онд Монгол улсын 3 аймаг дээр эрт илрүүлгийн модулыг туршилтын ажлыг Өвөрхангай, Ховд, Сүхбаатар аймагуудад 21-с 22 онд хэрэгжүүлсэн. За 2022 оны 5-6 сард бол сургагч багш бэлтгэх сургалтууд хийгдсэн байгаа. За энэ дээр 21 аймаг нийслэлийн сургагч багш бэлдсэг энэ дээр аймаг болгон дээр одоо байцаагч, халдвартын эмчнэрийг бол сургагч багшаар бэлдсэн байгаа. За тэгээд 21 аймгийн сургагч багш нар маань тус бүрдээ аймагта малын эмнэлгийн дасаг, мал эмнэлгийн үйлчлэгээний нэгжүүдтэй бол яг ингээд детальчсан сургалтуудыг бол нэг үрчлэн хийж энэ одоо эрт илрүүлгийн үйлчлэгийн тогтолцоог бол эхлүүлсэн. За энэ эрт илрүүлэг гэсэн модулын дотор илрүүлгийн үйлчлэг эрсдлийн үнэ газар зүйн сургалт хийлээ. За эрт илрүүлгийн үйлчлэгийг ингээд харахад бол бүх малчдыг одоо үйлчлэг хийсэн малчдыг нэр, регистрийн дугаар, хаана хизээ хийсэн гэдэг нь бол энэ системээр гараа явна. За өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15,671 малчийг өргөд одоо эрт илрүүлгийн үйлчлэгийг хийжээ. За энэ эрт илрүүлгийн үйлчлэг ингээ хийснийг системээр одоо мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч энэ дээр баталгаажилт хийн. За энэ дээр баталгаажилт энэ одоо хийсэн байна. Энэ Насанбаатар гэдэг одоо айл дээр. За энэ айл үзээ хаанхын ямар айл дээр үйлчлэг хийж баталгаажуулсан бай гэдгийг бол эндээс харчин. За Өвөрхангай аймгийн 9 зүйлийн 3 дугаар чин дөрвөн мэнд гэсэн мал эмнэлгийн малын эмч мэдээлэл хийсэн байна гэдэг дээр ингээд асуулаа. За хамгийн чухал хэсэг нь бол миний хувьд бол яг эрсдлийн үнэлгээ хэсэг нь байна. Яг үнэхээр тэр шинж тэмдэг үнэхээр гоц халдвартай өвчний шинж тэмдэг мөн үү биш үү гэдгийг ялгаж одоо эрсдлийн үнэлгээ хийх. Малчны хотод малд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээд сумын давхар зүйч байна. Тэр шинж тэмдэг дээр үндэслээд яг ямар шинж тэмдэг нь байна вэ гэдгээс шалтгаалаад эрсдлийн үнэлгээ хийдэг. За ерөнхийдөө эрсдлийн үнэлгээг бол одоо магадлалын оноо буюу эрсдлийн оноо гэдэг 2 оноогоор дүгнэж байгаа. Малчид энэ дээр бол ер нь их дуртай байгаа. Яагаад гэвэл манай одоо малыг эрт үзээ те ямар нэгэн онш байна уу байхгүй нь хэрвээ шинж тэмдэг илрээг бол тэнд бол эрт илрүүлэг үүсдэгтэй хамрагцсан гэдэг мэдээлэл нь систем батлагдаа явчихдаг учраас. Эрсдлийг эрт илрүүлнэ гэдэг маань зөвхөн малын эмчтэй төдийгүй малчиндаа төдийгүй улс орны хэмжээнд олон улсын бүс нутгийн хэмжээнд хүртэл нөлөөлөх үс юм үр дүнтэй ажил хийж байна. 2022 оны шүлгийн голомтон дээр бол ер нь эрт илрүүлэг бол маш хэрэгтэй юм аа гэдгийг бол энэ баталж чадсан.